За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Ер нь бол энэ хүүхдийн үдээ хоолны асуудал дээр хүүхдийн хоолоор бизнес хийдэг мапын сүлжээний асуудал хөндөгддөггүй. Хэдхэн тооны компаниуд монополдож хүүхдийн хоол нийлүүлдэг. За тэр нийлүүлж байгаа нь одоо зах зээлийн үнээс маш өндөр үнэтэй. Тэгээд чанаргүй. Энэ асуудлыг бол одоо сургуулийн захирлууд бол над руу маш их мэдээлэл ирдэг. Энийг одоо бүр энэ хамглан сайттай хамтраад ажил болгоё. Юун сайн энэ ажлын хэсэгт орчихлоо. Тэгээ энэ ажлын хэсгээрээ дамжуулаад энэ хүүхдийн ам руу орж байгаа, ходоод руу орж байгаа энэ хоолны чанарын асуудал дээр бид нар тэр мапын сүлжээтэй тэмцэхээс эхлэх байх гэж бодож байна. Сургуулийн орчинд бол мэдээж хөөрхий тэр тоогооч нар бүхий л одоо сэтгэл зүрх бүх юмаа зориулж хүүхдэд хоол хийж байгаа шүү дээ, байгаа материалаар нь. Гэтэл энэ хоолны бүтээгдэхүүн те нийлүүлж байгаа бүтээгдэхүүн ямар ирж байна? Нэг тоотой хэдхэн компаниас ав гэдэг ингээд дээрээсээ дарамтлагдаг, тендер зарладаг. Энэ асуудлыг одоо дасан зогсоомоор байна гэж бодож байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь энэ үдийн сай 10 минутанд өгдгөө. 40-50 үг чаагаад ингээд ангийнхан багш аяглаад ингээд хичээл орсон ч биш, ороогүй ч биш. Ийм замбраагүй байдал үүсдэг. Би өөрөө бас ингээд бага ангийн багш хийжсэн хүн болохоор энийг аягүй сайн мэдж байгаа. Тийм учраас энэ дээр бас сая Саранчилсан гишүүн ч гэсэн санал оруулж байна. Үдийн цайны цагийг одоо нэмэх хэрэгтэй. Дээрээс нь тэр түгээлтийн хоол нь баг илүү үр дүнтэй дээ. Чанар дээр нь анхаарчуд багш аяглаад явахаар л аягүй хэцүү болчихдог байхгүй юу? Хичээлээ заах уу, хоол аяглах уу? Тэ? Энэ асуудал.